За тэгэхээр одоо хэдүүлээ энэ одоо дагаад гүгээд байгаа энэ дөрвөлжин зүйлийн талаар үзье гэж одоо тохирсон. За тэгэхээр энэ одоо юу болоод байна вэ гэхээр за энэ форумд за асуултуудтай танилцах юм гэж. За ийм байдлаар хадгалагдсан. Энэ дээр дарах юм бол multiple choice гэдэг эхлээд энэ drop down хүртэл хэдүүлээ явсан. Энэ бол checkbox. За drop down гэд явсны дараа за энэ бол одоо ингээд шинэ төрлийн асуулт үүсэж байгаа. Тэгэх юм бол бид нар энэ дээр за эхнийх нь бол нэлээд танилцсан. Одоо шинээр асуулт нэмэх. За асуулт одоо оруулж ирэх. За дараа нь энэ add title and description гэдэг. За энийг за буруу газараа тавьчих юм бол энэ дээр дараад ингээд зөөчнө. Би уг нь дээдлэлд нь орхолоо гэж үзсэн чинь доотлолд нь орчлоо. За эндээс эхлээд хэдүүлээд за хариултаа өөрөө бичих төрлийн асуултууд гэж бичиж байна. Хариултаа өөрөө бичих төрлийн асуултууд гэж. За ингэчих юм бол за дахиад энэ дээр иш ороод ревю хийж. За би зарим асуултууд нь бүгдсэн болохоор нөгөөдөө чинь алга болно шүү л гэдэг. За дуртай олны дараа сонголтоо хийнэ. За тэгээд энэ чинь ийм гарч ирж байгаа. Хариултаа өөрөө бичих төрлийн асуултууд ингэ гараад ирнэ. Хэрвээ доотлолт нь ингээд би одоо шинэ төрлийн асуултууд эхэлж байна гэдэг одоо ингээд тайлбар биччих юм бол энэ дээр одоо ингээд гарч ирээд одоо ингээд нэг жохон дунд нь ингээд тайлбар хийх боломжтой гэсэн ингээд юмнууд ингээд явж хахад асуултууд явж хахад за дараа нь болохоор би энэ чинь зураг нэмж оруулах боломжтой. За тэр зураг хаана оруулах вэ гэхээр за энэний дээр оруулчих. Энэ дээр дараад за доор нь ч ороод байгаа байлаа. За ичсэн хэвлээ нэгэ зураг апплод хийгээд за энэ өмнө оруулж ирсэн зургнууд байна. За эндээс энэ зургийг оруулчих. За энийг тэгээд зүгээр оруул. За тайлбарыг энэ чигээр бичих боломжтой. Зүгээр оруулсан зураг гэдэг. Биччихье. За тэгээд өөр ямар нэгэн юм байна уу гэхээр энэ дээр дарвал hover text гэж байна. За дээр нь болох юм бол за зураг дээгүүр хулгана гүйл гэж байна гэдэг биччихье. Hover нь болохоор энэ зурган дээгүүр одоо ингээд маус нь явах юм бол тий энэ хулганых нь курсор явах юм бол харагдана гэсэн үг. За ингээд Ctrl R дараад за гарсан зураг маань энэ байна. За зүгээр оруулсан зураг гэдэг гарчигтай. За ийшээ ингээд явууллаа. За зурган дээгүүр хулганаа гүйлгэж байна гэдэг ингээд бичих гараад ирж байгаа. Гүйл нэгэ явуулах юм бол. За дараа нь энэ за видео нэмэх боломжтой байна. За дахиад жоохон явж байгаад. За энэ хичээл сонголт гэдгийн энд видео дарахаар дээр нь орж ийн доор нь орж ийн бас харъя. За YouTube-с Yes 2018 гэд хайчаа. За тэгэхээр за энэ чи Yes 2018 математик гэд өөрөөхөө бичлэгийг л бас хайгаад байна. За энэ чи ороод ирлээ. За нэгдүгээр бодлого. За энийг нь сонгоод оруулчих. За тэгээд 2018 оны Yes-ийн нэгдүгээр бодлогын видео. Бодлогын видео хэлбэрээр гэт. За тэгэх юм бол энэ нөгөө нэг дээр хичээл сонголтынхаа доор орж ирж байна. За ингээд Ctrl S-мэс дарахгүй зүгээр орхичихно. Энэ өөрөө хадгалагдчихна. За энэ чинь refresh хийх юм бол ингээд бичлэг ороод ирлээ. За бичлэгэн дээр бид нар ямар нэг юм нэмж болох байсан уу гэхээр за caption буюу зургийнхаа тайлбарыг оруулж ирж болох юм байна. За миний видео л гэж. За ямар байдлаар харахын орж ирж байгааг нь харахын тулд үнийг нэмлээ. За caption-ын доотлолт нь гарч ирэх юм байна. Гарч ирнэ бол титлэлт нь гарч ирэх юм байна. За тэгээд дараа нь одоо энэ section гэдэг хэсэг байна. За section-ыг жоохон дээгүүр энэ гол хэсгээр нэмнэ. За энэ асуултан дээр дараад
За энэ дээр section нэмэх юм бол за эндээс эхлээ section 2. За 2 дугаар хэсэг. За учир нь 1-р хэсэг дууссан гэж. За ингэм бол ингээд эндээс 2 дугаар хэсэг нэгдэж байна. Ингээд duplicate section, move section, delete section, merge гэдэг боо. Энэ duplicate гэдэг нь болохоор энийгээ дахиад хуулбарлана гэсэн үг. За move section гэх юм бол энийг өөр нэг тийшээ зөөнө гэсэн үг. Хооронд нь солих юм болов. За delete section гэх юм бол энээс хоошгоо одоо бүтнээр устчих байх. За merge гэдэг боо гэх юм бол дээдгтэйгээ нийлүүлнэ гэсэн үг. За ийм сонголтуудтай байна. Энэ сум дээр дарах юм бол за энэ яг нэг асуултуудаа энэ ардаа ингээд видео оруулж ирсэн шүү дээ. Энэ видео маань болохоор яг энэ секшнийг бас ингээд дундуур нь тасалд юм байна. Энээс доош ингээд ондоос энэ секшндээ багтахгүй болцсон байна. Тэгэл одоо секшн 1-ийг хаагаад үзье л та. Тэгэх юм бол энэ дээр дарна. За 1-р асуулт харагдаж байна. Инглээ. Дуртай юм. Энэс юу ч хаагүй юм шүү дээ. Энэ ингэж байгаа юм зөвхөн ингээд нөгөө юунууд нь харагдаж байгаа юм байна. Гарчгнууд нь харагдаж байгаа юм байна. Ингэчгээр урангуй байдлаар харна. Коллапс хийж байгаа юм байна л да. Би дотор нөгөө бүх текст нөгөө асуултууд нь харагдахаа болчихж байгаа юм болов уу гэж утсан чинь ингээд харагдчихлаа юм байна. За ингээд превiew хийгээд үзье. За 2 дугаар хэсэг гэж байна. Асуултуудтай танилцах нь энэ доор ингээд next гэдээ гараад ирж байгаа юм. Инхээр дараагийн алхам. Хэрэв би дутуу байсан бол би дараагийн халамжлаа орж чадахгүй байна. Ягаад тэгэхээр энэ чинь би нэг асуултыг чинь дуртай хоолоо би их хоол гоё хоол хоёрт дуртай гэж заавал сонгож иж next рүү орно. За ингээд 2 дугаар хэсэгт лүгээ ороод ирлээ. За тэгээд буцаад өмнөд рүүгээ явах бол энэ дээр дарна. За тэгээд submit буюу илгээх бол энэ дээр дараад илгээх нэ. За тэгэхээр Google дээр одоо Google Form дээр асуудлуудаа хэрхэн нэмэх талаар одоо үндсэн тохиргоо мөн бол одоо ингэж энэ түрээд дууслаа.